Аимшигт зомби буюу амилсан хүүрийн түүх. Хотын харанхуй гудамжаар хаа сайгүй хэсүүчлэн тэнэх зомби буюу амилсан хүүрнүүдийн тухай олон киног бид мэднэ. Хэдийгээр аимшигтай байдаг ч ийм кино үзэхээс нэг их татгалздаггүй. Гэхдээ орчлон ертөнц юмс үзэгдэл бидний тааж мэдхийн аргагүйгээр хувьсан өөрчлөгдөж байгаа ч зөвхөн кинонд л тийм зүйл болдог нь азтай хэрэг. Олон зууны тэртегээс хүмүүсийн зүрхэнд айдас хүйдэс хуруулсан мууёрын амьтад бол цус сорогчид босоо ороолон хэмээн үдсээр ирсэн байдаг. Эдгээр амьтад хичнээн аимшигтай ч өөрийн зөн бэлэг оюун ухаанаараа хөтэлдэг. Гэтэл өөрийн ямар ч ухаангүй биеийг нь эзэмдсэн хар шидийн хүчинд л захирагддаг амьтан байдагт зарим ард түмэн итгэсээр иржээ. Ийм амьтдыг амьд өгтөл буюу зомби гэж нэрлэх болжээ. Зомби гэдэг үг анх 1810 онд Роберт Саутигийн зохиосон Бразилийн түүх хэмээх номонд дурддагдсан байдаг. Энэ нь баруун Африкийн оршин суугчдын дахин шүтдэг нэгэн бурхан юм. Зомби буюу нзамби нь Африкийн банту хэлний талигаачийн сүнс гэсэн утгатай үг ажээ. Антилийн арлууд болон баруун Африкийн уугуул нутгийнхан өгсөн хүний сүнсийг амьлуулж дуулууртай боол болгодог хар шидийн талаар их ярьдаг. 18 дугаар зууны ихэр одоогийн Бенин Нигерээс хар арьст боолуудыг Гаити улсад авчрах болсноор зомби гэдэг үг тархаж эхэлсэн гэж үздэг. Тиймдээ ч амилсан хүүр зомби нь Гайтигаас гаралтай гэх бөгөөд энд үхтлийг зомби болгон хувиргах эд шидийн вуду заншил одоо ч түгээмэл хിവэр байдаг ажээ. Орчин үеийн судлаачдын үзэж байгаагаар цацраг идэвхт туяанд хортсон эсвэл ямар нэг вирусээр өвчлсөн хүн зомби болох боломжтой бол Гайтигийн вуду шашны онолоор харагдаж нас барсан хүн эргэн амилж зомби болдог байна. Хүн судлаач Вейд Дэвисийн үзэж байгаагаар зомби нь бодит амьдрал дээр байдаг нь үнэн ажээ. Тэрээр Гайтигаар баггүй аялж амилсан үхтэл зомбины тухай судалж явсан нэгэн бөгөөд вуду заншлаар Гайтичууд зомби бүтээдэг болохыг тогтоожээ. Тэд зомби пудр гэж нэрлэдэг нунтхийг энэхүү үйлдэлдээ ашигладаг ба үүнийгээ загас, аалз, гүргэл зэрэг амьтдын биеэс гаргаж авдаг байна. Энэ тухайга тэрээр цуврал номдоо дэлгэрэнгүй бичиж үлдээсэн байдаг. Гайтийн уугуул иргэд өнөө үед ч гэсэн амьд үхтлийг харж тэдний дундаас төрөл садан найз нөхдөө олж таньсан гэж батлан ярьцгаадаг. Хүнийг зомби болгон хувиргадаг вуду омгийнхны арга маш нууц байдалд хадгалагддаг. Зомби болгохын тулд үхээд хитгэн хонсон шинхэн хүүр хэрэгтэй гин. Иймээс нутгийнхаа талигаачдынхаа сүнсийг хард омчид алдахгүй тулд хэдэн өдөр манаж хондог ажээ. Гайтийн оршин суугчид зомби, эд шид, тарины хүчээр бий болдог гэдэгт итгэдэг. Мэргэжилтнүүд тетродотоксин гэх хорны үйлчлэлээр хүн ухаан мэдрэлгүй утсан хүүхэлдээ болон хувирдаг гэж үзжээ. Энэ хор бөмбөлөг загас болон фуго загасанд байдаг. Хард омчнор энэ бодисоор ундаа бэлтгэж таалагдаагүй хүндээ болон биехаа сайтай хар ажил хийх чадвартай хүмүүст уулгадаг гэх нь бий. Тэрхүү хорны үйлчлэлээр хүний биеийн бүх үйл ажиллагаа зогсохдвол ямар ч туршлагатай эмч түүнийг нас барагстаас ялгаж чаддаггүй гин. Ийм хүнийг тодорхой хэд хоногийн дотор буушнаас нь гарган авч тусгай арга хэрэглэлийн тусламжтайгаар буцаан амиаруулж болох ч энэ нь зөвхөн рефлекс төдийл амьдрал байдаг ажээ. Ийм зомбиг буцааж ухамсарт байдалд нь оруулах арга байдаггүй. Камчаткийн Палана тосгонд ажиллаж байсан эмч Дмитрий Краваевт бас нэг сонирхолтой учрал тохиолджээ. Омгийн нэгэн толгойлогч эмчлүүлснийхээ шагналд өгсөн хүнийг амьлуулж болох тангийн жорыг түүнд хэлж өгсөн байдаг. Орчин үеийн Африкт омчдын хэрэгэлдэг нууцлаг жор нь хүний мэдрэлийн системд маш хүчтэй нөлөөлж үл ойлгогдох шалтгаанаар үхэлдэг гэж ярьдаг. Тиймээс Африк явж буй хүмүүс нутгийнхантай эвдрэлцэх ямар нэг юм идэж уухаас татгалздаг ажээ. Мөн Гайтид 100 зомби тутмын нэгийг вуду заншлаар бүтээдэг бол үлдсэн 99 байгалийн жамаараа амилсан хүүр болж хувирдаг тухай өгүүлжээ. Гайтигийн болон дэлхийн түүхэнд тодор бичигдсэн зомби бол Клэрвиус Нарсис гэх нэгэн бөгөөд 1922 оны үед мэндэлсэн гэж үздэг. Түүнийг дэлхий дээрх хамгийн алдартай амьд үхтэл гэлцдэг. ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тэрээр мэдрэлийн маш хүчтэй хор болон хий юм хардаг өвчин тусгадаг им хэрэглэж хорцсноор ийхүү зомби болж хувирсан байна. Түүнийг харсан хинч зомби гэж эндүрэн айж зүгтаадаг байсан байна. Дэлхий дээр цөөнгүй өвчин хүнийг зомби мэт харагдуулдаг. Үүний нэг нь Явс хэмээх эмгэг юм. Энэ нь арьс ба ясны эдээсийг хүүлж улмаар яг л амьд үхтэл шиг төрхтэй болгодог өвчин ажээ. Харин Гайтигийн улс төрийн түүхэнд их хамгийн аимшигтай удирдагчаар нэрлэгддэг хүн бол Гайтигийн удирдагч асан Франсуа Дуалир бөгөөд тэрээр 28 жил засгийн эрхийг барьж байв.
Ингэхдээ тэрээр өөрийнхөө үзэл баримтлалыг эсэргүүцсэн 30 мянгаас 60 мянган гэмгүй гайтичуудыг хомроглон хөнөөж байсан бөгөөд Тонтон Макути гэх амилсан үхтэл буюу зомбины айрамтай хүртэл байсан гэгддэг олныг сэртгийлгсэн нэгэн байжээ. 1929 онд Нью-Йорк Таймс сонины нийтлэлч Уильям Сербокийн эд шидийн арал ном гарснаас хойш амилсан үхтлүүд олонний анхаарлыг татах сэдэв болсон байна. Сербок өөрөө Гайтид Вуду омгийн шидтэн Маман Сэлийн хажууд хэсэг хугацаагаар амьдарч олон янзын хачирхалтай ёслол занзаншлыг биеэр үзжээ. Энэ үедээ Сахарын тариалан дээр үхэгсэд ажилтдаг болохыг олж мэдсэн байна. Түүнийг зомбигийн ямар ч амьдралгүй хоосон харц хамгийн их цочирдуулсан гэдэг. Энэ нь туйлын аимшигт үзэгдэл мэт санагджээ. Сербок европчуудыг зомбитай анх танилцуулсан байж болох ч түүнээс хэдэн мянган жилийн өмнө үхсэн хүнийг буцаан ам оруулдаг арга байдгийг олон оронд мэддэг. Энэ явдлыг туйлын ихээр эсэргүүцдэг байжээ. Ирландад 8 дугаар зууны үед оршуулсан 2 эрэгтэй хүний арга яс олдсон байна. Тэдний аманд чулуу хийсэн байсан нь тэднийг буцаан амьлуулахаас сэргийлсэн утга байжээ. Эртний домогт өгүүлснээр талигаачдын аманд чулуу хийж оршуулбал үхсэн хүний сүнс эсвэл ямар нэг муу ёрийн сүнс энэ бие рүү нэвтрэн орч чадахгүй. Цус сорогчдыг ч тэгж оршуулдаг. Гэвч цус сорогчдын тухай домог 700 гаруй жилийн дараа гарсан учраас магадгүй хүмүүс зомбинаас л болгоомжилсан хэрэг байх. Гайтигийн нэгэн домогт өгүүлснээр амилсан хүүрийг давсаар хооллох нь тэдэнд эрхчлөлөг олгодог гэж итгэдэг байна. Энэ нь тэднийг эргэж амилна гэсэн үг биш. Харин бушиндаа эргэж орохыг хэлж байгаа ажээ. Орчин цагийн шинжлэх ухаан соёл урлагийн салбарт зохиомол дүрээр танигдсан зомбиг хүний тархиар хооллогч гэдгийг онцолсон байдаг. Зомбитой холбоотой эртний домогт өгүүлснээр эдгээрийг хөнөх, цоргаан царгана, тархийг нь гэмтэх эсвэл толгойг нь таслах явдал гэсэн байдаг. Азийн бөөнөрч хүмүүсийг өөрийн дуулууртай зарц болгон хувиргах хар шидийг мэддэг байжээ. Хаантчууд, нанайчууд, нэнцүүд зэрэг умардын ард түмнүүд ч хейт гэж нэрлэгдэх буушнаасаа босч ирсэн зүрхгүй хүний тухай аимшигт домог ярьцгаадаг. 10-аас 12 дугаар зууны үеийн түүхийн сурвалжид эртний скифчүүд дайн тулааны үеэр аимшигтай дүр төрхтэй өрөвдөж хайрлахыг мэдэхгүй сүнсгүй хүмүүсийг ашигладаг байсан тухай бичиж үлдээсэн байдаг. Тэднийг кадиле гэдэг байсан бөгөөд скифчүүд өөрсдөө ч тэдэнд туйлын харгас хэрцгий ханддаг байв. Туваагийн зарим омгийнх нь нас барсан төрөл төрөстэй оршуулахдаа хар буугийн боол болохгүй гэж зүрхийг нь суглан авдаг байжээ. Оросын Михаил Некрасов гэдэг угсаатан судлаач 1905 онд нэг хачин хүнтэй уулзсан тухайга бичсэн байдаг. Энэ хүн нь тунгуусын бөө Сазергелийн боол байсан бөгөөд эзнийхээ хүслийг харцаар нь ойлгож үйлчилдэг байсан ажээ. Түүний насыг тодорхой хэлэх аргагүй. Нүүр нь хатаж хорч исэн арьс шиг жижиг үрчлээсээр дүүрэн байсан гин. Энэ юун хүн болохыг асуухад бөө энэ заяа мутын сүнсийг их бөөгийн онгоц сахиус авсан хэмээн хариулжээ. Зомбины тухай Гайтигаас гадна Европ, Аз, Хойд Америк, Өмнөд Африк зэрэг дэлхийн өнцөг буланд тархсан элдв яриа бодит явдлууд байдаг. Хэрв энэ нь үнэн байгаад хизээ нэгэн цагт зомбины дайралт өрнөхөд хамгийн аюулгүй орноор Австралиг нэрлсэн байдаг. Харин удаах байруудад Канада, Америк нэгдсэн улс, Оросын холбооны улс, Казахстан, Болив, Норвеги, Финлянд, Аргентин ба Швед оржээ. Америк нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоныг дэлхийн анхны зомби ерөнхийлөгч гэх нь бий. Учир нь түүний шарлыг нас ороод удаагүй байхад нь Уильям Торнтон хэмээх эмч дахин амьлуулах талаар саналыг гэр бүлд нь тавьж байжээ. Түүний шарлыг гэр бүлийнх нь хараахан хөдөөлүүлээгүй байсан бөгөөд 3 хоног мөстэй хоргонд хийн хадгалж байсан байна. Архитектор эмч Уильямын хэлснээр тэрээр ерөнхийлөгчийн уушгин тус газрыг нээж агаар оруулах бөгөөд хурганы цусыг юулах хэлбэрээр үргэлжлүүлэн түүнийг амьлуулах болно гэсэн байна. Үүнийг сонссон гэр бүлийнх нь зөвшөөрөөгүй бөгөөд энэ явдал 1799 оны хамгийн сенсацтай мэдээлэл болж байжээ. Хүн төрлөختөөс гадна амьтад ч гэсэн зомби болж хувирдаг тухай мэдээлэл байдаг. Энэ нь шоргоолжтой холбоотой бөгөөд Таиландын ширэнгэд ургадаг нэгэн зүйл мөөгөнцрийг идсэн амтан аажимдаа амьд үхтэл болж хувирдгийг тогтоожээ. Амилсан үхтлийг хэрхэн бий болсон тухай одоо ч маргаантай бөгөөд бодит амьдрал дээр байдаг хэсэг нь ч эргэлзээтэй. Харин амилсан үхтлийн дүрд хувирч зугаацах entertainment маягийн зомби баярыг тэмдэглэх уламжлал Хойд Америкаас ихтэй. Жил бүрийн 10 дугаар сарын 8-ны энэ өдрийг World Zombie Day хэмээн нэрийдэж Нью-Йорк, Лондон, Парис, Токио зэрэг дэлхийн 50 гаруй хотод өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Эдүгээ дэлхий дээр зомбитой холбоотой маш олон дэлгэцийн бүтээл үзэгчдийн хүртэл болсон байдаг. Тэгвэл амилсан хүүр зомбины тухай дэлгэцийн шилдэг бүтээлүүдийг Америкийн кино найруулагч зохиолч Жорж A. Ромеро гаргаж байсан гэдэг.
Түүнийг аимшигын зөвнөлт төрөл жанрын олон зомбитой киног бүтээсэн тул орчин цагийн зомби судлалын эцэг гэж нэрлэдэг. Дэлхийн анхны зомбитой киногоор 1932 онд гарсан White Zombie киног нэрлэдэг бөгөөд гол дүрийн жүжигчин Bela Lugosi энэхүү кинонд тоглоснороо $800 хүс авч байжээ. Энэ нь тухайн үед хамгийн өндөр цалинтай жүжигчнээр нэрлэгдэж байсан гэдэг. Энэхүү киног зомбины тухай анхны роман болох 1929 онд хэвлэгдсэн Эд Шидийн арал номноос сэтвэлж бүтээж байсан юм. Зарим их сурвалжууд зомбийн Cockney хэмээх аялгаар ярьдаг тухай дурдсан байдаг. Энэ нь англи ба шотландчуудын хэлэлцдэг аялга юм. Дэлгэцийн олонх бүтээлд зомбинууд ярьж байгааг бараг л харж байгаагүй болохоор ийхүү тэднийг ярьж чаддаг эсхийг нь бид мэддэггүй билээ. Зомбитой кино хамгийн их үзэгчтэй бөгөөд амьд үхлийн тухай бүтээлүүд хамгийн багадаа л гэхэд $5.7 сая ашиг болсон байдаг.